өдрийн төрөгийг. За онцлмаа гишүүний санаачлалын тогтоолыг дэмжиж байгаа. Ямар ч байсан энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээг бас энэ анхааралд авчирч тал талаас нь яаж сайжруулах вэ гэдэг талаар ярилцж эхэлж байгаа нь бол маш чухал зүйл юм а гэж ингэж бодож байгаа. Тэгээд нэг 2-3 асуулт ажлын хэсгээс асуунаа. Энэ хэмнэлтийн хууль бол үндсэндээ бол тэр хэмнэлт гаргадаг зорилго морилгоо бол байхгүй болсон. Зорилгоосоо бол одоо ухарсан. Хэмнэлтийн хууль бол одоо ямар хууль болсон бэ гэхээр төсвийн хөрөнгө оруулалтыг яаж зогсоох вэ гэдэг ийм л хууль болсон. Тэгээ нэг гайгүй лоббитой хүмүүсийнх нь тавилсан хөрөнгө оруулалтууд яваад иддэг. Лобби мотой хүмүүсийнх нь 6 сарын 1 боллоо ингээ хасаад хайждаг юм болсон. Тэгээ ажлын хэсгээс асуух гэсэн нодон чойр мандалгын зам дээр нэг хэдэн төгрөг арай хичээж тавилсан. Энэ одоо ямар шатанд явж байна? Тендер нь болсон уу, болоогүй юу? Юу болж байна? Энийг нэг хэлээд өгөх юм байна уу? Говьд одоо нэг говийн 4 аймгийг холбож байгаа ганц зам байгаа. Тэндээс хамаг улсын төсвийн хөрөнгө бүрдүүлдэг. Тэгээ зам мам байдгүй. Тэгээ энэ чойр мандалгын зам ямар шатанд явж байна, юу болж байна гэдэг дээр нэг хариулт өгөх гэж нэгдүгээрт. За хоёрт нь энэ сая шижрээ бол маш зөв асуудал ярьж байна л да. Баг үнээр одоо бол энэ улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажлуудад энэ том чадaltaй компаниуд орхоо болцсон шүү дээ. Тэр бичиг цаас хүндрэл хүн суртал мортол дийлдэхгүй бүтэхгүй гэд мөнгө төгрөгөөч олж авч чадахгүй мэн гэд. Одоо ямар компаниуд ордог вэ гэхээр хамгийн бага нь өгчээ. Тэгээ явж байгаад нэг төсөө нэмүүлчих болох байлгүй гэд. Одоо бид нарт ирж байгаа хүсэлтүүдийн ихэнх нь энэ ажлын төсвийг нэмүүлж өгөөч гэсэн ийм хүсэлтүүдэд бүх одоо ер нь бараг 90% байгаа. Тэгээ ийм байдалтай байгаа учраас энэ ажлууд чи явдаггүй. Хэдэн жил сунгаад одоо дуусгая гэж бодохгүй шүү. Тэгэхээр энэ барилгын хөгжлийн төв бол төрийн нэрийн өмнөөс л одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа зөвлөх үйлчлэгээнийхээ төлбөрийг авдаг юм юу. Хөгжлийн төв нэг бол энэ гүйцэтгэгчээ өөрснөө сонгодог болох хэрэгтэй болж байгаа. За нэг бол энэ хидэкийн жионууд байдаг энэ даатгалтай хувийн зөвлөх үйлчлэгээнүүдийг нэдэд энэ төлхөр хүлээлгээр өгдөг ийм систем рүү шилжихгүй бол энэ ажлыг одоо энэ байдлаар яваад их юм бол энэ хил ам бол дуусахгүй гэж ингэж бодож байна. Тэгэхээр ийм 3 асуудал дээр энэ зөвлөх үйлчлэгээний асуудал энэ шинэ хуулийн дээр судлагдж байгаа юу? Орж ирэх гэж байгаа сангийн ам боловсруулж байгаа юм байна гэдэг ийм 3 асуулт асуух гэсэн. Суулын нийслэлийн ерөнхий боловсруулалтын Пелхановын нэрмжит сургуулийн 9Г ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төрийн ордонтой танилцж байгаа сурагч хүүхдүүдтэй сурлагын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсээрээ. Эрдэм нондоо шамдаа суралцж анги дэвших шалгалтаасаа өгөөрөө. За 4-р микрофон ажлын хэсэг. Эрдэнэ бүрэн гишүүний асуултанд хариулъя. Сангийн амлаг жаргал. За төрийн эмнэлтийн хуулийн 5 сарын 31 бол гүйцэтгэлд буцаад төлөвлөлтийг сайжруулах, гүйцэтгэлийг эрчимжүүлэх маш чухал зохицуулалт. 22 онд бид нар ер нь энэ төслүүд удаашраад байгаа шалтгааныг судалж агаад энэ хугацааг оруулсан. Өөрөөр хэлбэл одоо хууль батлагдсанаас хойш 5 сараас 11 сард батлагдсанаас хойш 5 сарын 31 хүртэл 6-аас 7 сарын хугацаа байгаа. Тэгээ энэ хугацаанд бол худалдаа ажиллагаа зарлаад гэрээ их боломжтой байдаг. Тэгээ үүнээс хойш бол зөвхөн гэрээтэй төслүүд явдаг учраас гүйцэтгэл сайжрах юм зохицуулт байдаг. Чойр мандалгын хувьд бол 26 онд 100.2 км хэвтээ тэглэгийн замын үргэлжлэл 230.9 тэрбум дээр бол гэрээ хийгдсэн учраас хэмнэлтэнд бол ороогүй байна. Гэрээ нь бол хийгдсэн байна.
За хуулийн одоо төсөл дээр бид нарын зөвлөх үйлчлэгээтэй холбоотой ер нь нэг хөрөнгө оруулалтын төслийн гэрээний үнийн дүнгийн 85% нь яг энэ бүтээн байгуулалт руу ордог. 10% нь бол яг нөөт байдаг, 5% нь бол зөвлөх үйлчлэгээтэй холбоотой зардлууд байдаг. Тэгээ магадгүй 10 жилийн өмнөхийг өнөөдөртэй харьцуулах юм бол манай хөрөнгө оруулалтын хэмжээ бол өртгийн хувьд бол нэлээд өндөр төслүүд батлагддаг болсон учраас энэ зохицуулалтын дээр бид нар хуулийн төсөл дээр төсөв төртгийнхөө одоо хэмжээнээс хамаарат зөвлөх үйлчлэгэнд өгж байгаа зардал өөрөө харилцаа уялдаатай байх. 2%-аас дандаа буурах ч юм уу тий нормчлын сангийн асуудал ч гэсэн бүх төсөл дээр тогтмол юм зардлаар авдгийг бол хөндөж оруулж ирж байгаа. За дээрэс нь зөвлөх үйлчлэгийг ер нь бол төслийн тоо олон болж байгаа, хэмжээ томорч байгаа учраас хувийн хвшил гүйцэтгэх боломжийг нь бас нээж өгч байгаа. Нээлттэй одоо энэ хяналтын асуудлыг тендер зарлаад захиалагчийн төрийн өмнөөс одоо хяналт тавих байгууллага нээлттэйгээр яг өрсөлдөж энэ зөвлөх үйлчлэгийг авдаг. Энэ олон улсынхан жижиг рүү оруулах асуудлыг бас хуулийн төсөл дээр тусгай явж байгаа.